төвшин дээр тэр 3 гишүүний нэр бол яригдаад шүү дээ. Яг нь ер нь бол 2024 оны 7 сарын 2-нд манай бүлэг анх хуралдсан шүү дээ. Сонгол үр дүнгээр тий. Тэгээд тэр хурал дээр бол би өмнө хэлж ирсэн. Саналаас бичиг оруулаад саналаар унжсэн. Тэр нь үгээр бүлийн дарга дээр нэг жилээр ээлждэг байя гэдэг саналаас. Би одоо энэ дээр байгаа. Яг одоо тухайлсан хүний хувьд гэх юм бол бас парламент олон сонгогдсон. Тэгээд одоо өнцөө судлаач гэдэг утгаар нь ч юм уу Тэмүүжин гишүүнүүд би өвдөд дэмжиж байгаа. Тэр нь зөв баг гэж бодож байгаа. Одоо ингээд бүлгийн даргатай холбоотой яг нэг асуудал яригддаг да нэг бүлэг практик гэдэг яригддаг. Энэ дээр юу н таны хувьд ямар байр суурьтай байна? Үнэхээр яг Тэмүүжин гишүүн энэ бүлэг практикуудаа нэгтгээд ардчилсан намын бодлогыг урагшлуулах, нэг зүгт нь 42 гишүүнээ харуулах чадамжтай гэж харж байна. Сүүлийн үед бас одоо ерөнхийлөгчийн санаачилсан гэж хууль яригдж байгаа. Энэ хуультай ч гэсэн бас холбоотой байх. Ер нь бол 42 гишүүн дээр хэдэн хүн бүлгийн даргад дэвшин тэр хэмжээгээр санал хуваахын дээр тодорхой шүү дээ. Яг бол өөрсдөө ихтэл хүмүүстээ санал өгөх учраас ер нь одоогийн байдлаар бол би бас сая төвшин гишүүнтэй бас уулзаа гарч ирлээ. Би өөртөө хэллээ. Одоо наа чи ингээд 2 хүн дэвших юм бол хуваглал руу явах гээд байна. За одоо хин ялах юм уу? Нэг нь ялж таарна шүү дээ, тий. Одоо 2 хуваглал руу явах юм байна. Тийм учраас одоо та юм уу эсвэл одоо та санаачлаг гаргаад ингээ хоорондоо ингээ ойлголцох хэрэгтэй байна. Тэгээд хоорондоо зөвшөлдсөн зөв бахаа гэдэг бас өөрт нь хэлж гарч ирсэн. Нэг жолтой харуулж чадахгүй гэдэг. Чадна шүү дээ. За одоо 27 28 онд сонгуул болох чинь улс төрийн нам байна. Одоо гол зөв том улс төрийн намд ялт байгуулах үстэй. Тэрнийхэн төлөө бүгдээ нэгдэл таарна. Одоо эн чинь бол нэг л өдрийн асуудал шүү дээ. Манаасаас ингээл одоо хин бүлгийн дарга бол бүгдөө тэрийг дэмжиж явна шүү дээ.